Засгийн газар 2025 оны төгсгөлд татварын багц хуулийн томоохон өөрчлөлтийг улсын хуралд өргөн барихаар шийдвэрлснээр энэ хүлээлт бол бодит ятанда орж байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү багцынчил нь татварын хувь хэмжээг механикаар бууруулах биш, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд бизнес болон бодит орлогыг дэмжиж, далд эдийн засгийг хумх замаар татварын суурийг тэлэх зорилготой гэдгээр онцлогтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд дэмжлэг өгөөд дунд хугацаанд илүү тогтвортой өсөлт бий болох логик харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид энэ бодлогын цаад тооцоолол болон хэрэгжилтийн механизм эдийн засгт үзүүлэх бодит нөлөөний талаар сангийн дэд сайд хулантай дэлгэрэнгүй ярилцсанаа. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Сайн бацгаана уу? Та бүхний өглөөний мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа. Тэгэхээр энэ татварын багцчинчлалыг засгийн газар хэрэглээг биш баялаг бүтээгчдийг дэмжих бодлого гэж тодорхойлж байх шиг байна. Тэгэхээр таны хувьд яг өмнөх татварын бодлого суурь тогтолцооноос яг ялгарх хамгийн гол өөрчлөлт нь юу байх юм бэ? За татварын багц хууль бол 2006 онд 2019 онд гээд хэдэн удаа бас багцаараа ингэ шинжлэгдэжсэн юм билээ. За энэ удаагийн бид нар бас татварын хувь хэмжээ босго гэдэг юм уу те буцаан олголт гэдэг энэ нарийн деталь зүйлээс илүү бодлогын гэдэг юм уу шинжилгээ нь юу вэ гэхээр гайл татварын байгууллага өөрөө энэ байцаадаг захиргааддаг хийсээ илүү зөвлөн тусалдаг ингээ бизнесүүдэд те илүү тэмцүүлэн туслах гэдэг үйлчлэгээр илүү энэ тогтолцооны хувьд шилжиж байгаагаа илүү онцлог юм болов уу гэж бодож байна. За ер нь бол олон улстай ч гэсэн жишээ нь бол ийм байдаг. Тэгэхээр зөвлөн туслах гэдэг яг тэр чиглэл нь бол хуулиараа байдаг ч гэсэн тэр нь процесс ч өгч юм үү те. Эсвэл хин ямар хариуцлага хүлээх үү, хин энэ ажлыг хамтарч хийх үү. За яг зөвлөн туслах гэдэг юу гэж ойлгох юм те. Шинээр бизнес эхэлж байгаа бол яах юм, гадаадын өргөмжлөгч орж ирж байгаа бол яах юм гээд энэ болгон дээр юм энэ зөвлөн туслах гэдэг зүйлийг илүү процессчулж, илүү наривчилж, илүү эзэнтэй болгож байгаагаараа илүү онцлог гэж ойлгож байна. За татварын багц хуулийн тухайд бол иргэдийн баг дунд орлоготой иргэдийн амжиргааг хамгаалах чиглэл рүү бас байгаа. За аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэл рүү ч гэсэн байгаа. За ер нь аж ахуйн нэгж рүү чиглэсэн татварын багц бодлогын логик нь гэдэг нь эсвэл бодлогын зорилго нь бол бичиг бизнесүүд жижиг болох, жижигүүд дунд болох, томууд нь том болох, за томууд нь илүү зах зээлээ дэлгэдтэй гадаадын зах зээл рүү нэвтрэх гэдэг ч юм уу бодлого бол ийм байх ёстой. Яагаад тэгэхээр бид нар татварын орлогын 65% орчим хувийг нийт аж ахуйн нэгжийн 0.1 хувийг бүрдүүлдэг Монгол улсын тухайд. Тэгэхээр бид нар том татвар төлөгч буюу ингээд цөөн тооны том татвар төлөгчдөөс татварын дийлэх бодлого бүрдээд байна гэсэн. Тэгэхээр бид нар бааз суурь тэлнэ гэдэг нь тэр жижигч бай, дундч бай, бичлж бай. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдтэй аж ахуйн нэгжүүд нь урт хугацаанд ингэж томрох, анханасаа тайлгналаа зөв хийдэг ийм байдал руу шилжих юм л зорилготой гэж ойлгож байна. Хандлага өөрчлөгдөнө гэдэг гол мессежийг бол авлаа. Гэхдээ олон нийтийн хувьд бол яг дөнгөж өчигдрөөс оройноос эхлээд ажлын цаг дуусах үед байна уу энэ мэдээлэл тарсан учраас бас бүрэн ойлголтыг тэр болгон аваагүй байж магадгүй. Гэхдээ бидний ярилцсан хүмүүсээс харж байхад яг иргэдэд өгөөжтэй бизнест ээлтэй гэж харж байгаа ч гэсэн яг эсрэг байр суурь нь хэд өгөөмөр гэсэн шүүмжлэл байгаа. Таны хувьд бол яг энэ шинжилгээний хамгийн эмзэг цэг нь хаана байна гэж харж байна? За яг энэ татварын багц хууль мэдээ засгийн газраас төслөө боловсруулаад улсын хурлд өргөн барьж байгаа. Хилцүүлийн шатанд бас өөрчлөлтүүд орох гарах боломжтой байгаа. Тэгэхээр төсвийн нөлөөлөл бол нэг 2.7 их 80 орчим төгрөгийн төсөвт нөлөөтэй байгаа. Тэгэхээр энэ бол юу гэх юм бас маш их дүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр өмнө урд хожид юу гэх юм ийм том хэмжээний төсвийн нөлөөтэй энэ татварын багц хууль бас хэрэгжиж байгаагүй юм билээ. Тэгэхээр энэ нь бол ингээд энэ 3 өөр дахиад 2 ийм багц арга хэмжээтэй ингэж хамтарч хэрэгжих ёстой нэгдүгээр. За тэр нь юу вэ гэхээр нэгдүгээр тал нь эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гэдэг юм уу, бизнесийн орчныг дэмжих зөвшөөрлийн тухай хууль гэдэг ингээд бас явж байна. Тэгээд тэд нар ингэж хэрэгжснээрээ бас энэ бизнес их орчныг сайжруулах чиглэлээр юм хамт ажиллагаа болоод явна. Нөгөө талаас төсвийн зарлага гэдэг юм уу, төсвийн орон зай талтай болохоор энэ төсвийн хэмнэлттэй үр ашигтай байдлыг хэрэгжүүлснээрээ энэ бол ингэж хэрэгжих боломжтой гэсэн. Тэгэхээр татварын багц хууль бол татварын хуулийн зохицуулах зүйл гэж байна, зохицуулахгүй зүйл гэж байна. Тэгэхээр энэ бизнесийн орчныг дэмжих чиглэлийн багц эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, нөгөө талдаа болохоор энэ төсвийн хэмнэлт бүтээмжийг гаргах энэ 2.7 их 80 бол зарим нь бол төсөвдөр суудсан байгаа, зарим нь бол дараа жилийн төсөвд суухаар байгаа тийм. Тэгэхээр энэ нөлөөллүүдийг ингэж шингээхийн тулд тэр төсвийн хэмнэлт буюу төсвийн зарлага дээр бид нар нэлийн ялсан тохируулга хийх зарим төрийн өмчит
аж ахуйн нэгжийг одоо төр өөрөө тэрнээсээ татгалзаж байгаа бол тэр орлогыг авах гэдэг ч юм уу эсвэл бүтц дээр те төрийн одоо албан хаагч гэх юм уу төрийн өмчт компаниуд албаагч гэх юм уу эдгээр одоо яригдаад байгаа зүйлүүдтэй ингэж хамтдаа л хэрэгжих юм бол боломжтой гэж харж байна. Энэ анхаарал хажуугааны зөвлөх юм бол баг дунд орлоготой иргэд яг бодит орлогыг 8-аас 10% өсгөх гэсэн ийм тооцоол гарсан байна. Ер нь тэгэхээр бас нөгөө талаас хараад үзэх юм бол эн чинь Төв банкныхаа бодлоготой нэлээд уялдаатай дэмжлэг бодлогын талаар бол авч явах болохгүй. Яг тэгэхээр яг ийм инфляцийн одоо дарамттай орчинд яг бодитоор мэдрэгдэхээр ийм орчинг одоо боломжтой гэж ер нь харж байгаа юм. Тийм. Ер нь бол за сүүлийн жилүүдэд ялангуяа одоо цар тахлаас хойш бол тэ дэлхийн нийтээр инфляц маш өндөр байлаа. За энд бол хэдийгээр шилгаантай нийлүүлэлтийн гаралтай ер нь бол дийлэнхтэй нийлүүлэлтийн гаралтай за нийлүүлэлтийн хэмжээ хэлхийнээр одоо тасалдал үүснэнтэй холбоотой. За дээрэс нь одоо энэ геополитикийн гэж хэлж болно тэ Орос Украинтай холбоотой асуудлууд гарч ирсэнтэй холбоотой. Ер нь бол сүүлийн одоо 4 жил 3 жил олон улстай инфляц маш өндөр байлаа. За энэ бол инфляц бол одоо өндөр орлоготой, бага орлоготой, дунд орлоготой иргэдийн одоо айл өргөдийн бүлэг дээр инфляц одоо 8% гэлээ ч гэсэн нөлөөлөл нь бол өөр байгаа. За бага дунд орлоготой иргэд дээр инфляцийн нөлөө бол маш өндөр. Тэгэхээр нэрэлсэн орлого өсөд идэг боловч ихтэй цалин дэтгэр одоо бусад байдлаар өсөд идэг боловч инфляцтай идэгдээд бодит орлого нь бол өсөхгүй байгаад дүр зураг Монгол дээр ч ажиллагдаж байгаа за олон улс одоо олон улсад ч гэсэн ажиллагдаж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр ямар юуг оруулж өгч байгаа вэ гэхэл нөгөө хөдөлмөр эрхэлж байгаа иргэд тийм ээ орлогынхоо эхний 500 мянган төгрөгөн дээр одоо татврын буцаалтыг 100% хүн амын орлогын алтын татврын буцаалтыг 100% авдаг. Тэгэхээр энэ бол одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгон хамаатай байх нь шүү дээ. Зөвхөн одоо бага орлоготой гэлтгүй. Гэхдээ нөгөө пропорц хараад үзэх юм бол бага орлоготой иргэдтэй нөлөөлөл нь тусна гэж үзэж байгаа. За түрүүний хэлсэн чи таны хэлсэн шиг мөнгөний бодлого сангийн бодлого гэдэг уйлдаж авах хэрэгтэй. Уйлдахгүй болохоор одоо тэр зардал нь бол өөр нэг байдлаар тусдаг. За тэгэхээр орон гартаас хойш бол одоо энэ гадаад үйлдвэрлэлийн нөөцийг хамгаалах, за инфляцийг одоо доктортой байлгах чиглэлээр бол олон арга хэмжээ төсвийн сангийн бодлого талаас нь чигдсэн. За үүнийг бол төсвийн тодтгол хийсэнтэй холбож ойлгож байна. Хоёр эхнэр гаруй төвний одоо төсвийн хэмнэлтийг бол хийсэн. За сангийн бодлого талтай бол инфляцийн зээлүүдийг тодорхой хэмжээгээр одоо шалгуурын нэмэгдүүлэх замаар одоо импортод хэрэглээ тэмцэн, импортыг тэмцэн үнээр нэг жаахан томих маягийн бодлого нийгмээс ахуулаад хийгдэж эхэлсэн. Тэгэхээр цаашдаа бол энэ мөнгөний бодлого, сангийн бодлого, татврын бодлого бол уйлдаж явах юм шаардлагатай гэсэн үг. Таваас илүү ойролцоогоор 2.7 их 80 төгрөгийн нөлөөтэй одоо багц шинжилж байгаа. Тэгэхээр яг нэг талаас хараад үзсэн бол эдийн засгийг богино хугацаанд амьсгаа уужруулад тэгээд дунд хугацаанд яг татврын суурийг тэлнэ гэж харж байна. Яг гол механизмын талаар та тайлбарлахгүй. Тийм. Ер нь бол энэ нөгөө татрын багц хууль маань одоо үе шаттай хэрэгжих юм те. Нэг дор балт гэхээс илүү цаанаа нөгөө төсвийн хуулиараа бас зохицуулагдаж байгаа зүйл байгаа. Тэгэхээр эхний нөлөө бол одоо 2026 оны 10 сараас одоо нөөцийн буцаалттай холбоотой зохицуултууд хэрэгжиж явах боломжтой. За тэгээ 27 он 28 он гээд 26 он 27 28 он гээд үе шаттай хэрэгжих. Тэгэхээр бид нараас энэ нөлөөллөө бас юм илүү контрол буюу те хяналттай байлгах. За нөгөө талаасаа төсвийн тухай хуулиараа бас зохицуулсан. Яг орлогот нөлөөлж байгаа бол гэдгийн зохицуултууд бас байдаг. За ер нь бол одоо та бас мэдж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээрч дээр за нүүд дээрч дээр одоо жишээлбэл манай одоо түрүүний хэлсэнчлэн нийт одоо аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь одоо ийм дунд те жижиг бичлэг рүү орчдөг яг тоо хэмжээ болон татрын төсвийн орлого бүрдүүлж байгаа гэдэг. Тэгэхээр тэд нар дээр бол хэлбэршүүлсэн гормын босго нь одоо 50 сая төгрөг байдаг. Үүний 400 сая төгрөг болж одоо нэмж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 400 сая төгрөгийг 10 сар хуваагаад үзэхээр одоо сарын те би борлуулалтын орлого нь хэд байх юм бэ дүн гарч ирж шүү дээ. Тэр тохиолдолд бид нар ашигын маржин 10% гэж үзье. Тэр 10%-аас 10% татвар авдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол баг effective tax rate нь одоо буцаалтаа тооцсон бол 1% татвартай гэсэн үг байхгүй. Тэгээ одоогийн хэрэгжиж байгаа хуулиар энэ бол 50 сая байдаг. 50 сая гэдэг чинь одоо нэг сарын одоо хэдийн те 5 сая 4 сая гаруй төгрөгийн ч юм уу борлуулалтын орлоготой олцохоор тэрнээс дээш гарч чаар хэлбэршүүлсэн гормон бол байхгүй болчтой. Тэгэхээр энэгээр бол 400 сая болж байгаа. За мөн дээрээс нь 6-аас хуучин одоо зохицуултаар болох юм бол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан дээр 10% шатлан шууд 25 болоо явждаг. Энэ хооронд дундын 15 гэдэг тэр зохицуултыг бас оруулж өгч байгаа. Тэгэхээр энэ нөлөөлөл нь бол одоо юу гэдэг шилжилтийг арай тийм уужуу болон зөөлөн болгож байгаа гэж ингэж үзэж болно.
Тэгэхээр нөөтийн талаар маш товчхон дурдаад үзэлтэй гэвэл нөөтийн буцаан олголт нөөтийн төлөв дээр бол яхааргүй иргэдийн хамгийн их бухимддаг сэдв, хамгийн их санал зөрөлддөг сэдв. Тэгэхээр яг гол зорилго болох далд эдийн засгаа ил болгох гэдэг энэ яг хөшүүрэг механизм нь хэвээрээ байж чадах уу? Энэ хөшүүрэг механизм бол хэвээрээ байж чадна. Энэ чинь нөгөө нэг нөөтийн буцаалтаа авахтаа ингээд мэдүүлчихэд эргээд авч байгаа болохоор бид нар нөгөө огт авахгүй байх гэдэг чинь тэр далд эдийн засгийг ил болгох гэдэг юм уу тэр механизм байхгүй болгож хэрэгжилттэй учраас энэ дээр бол одоо сарын хэрэглээнээс нь хамаарат буцаан олголтыг одоо 20-оос 100% хүртэл буцаан авах боломжтой болно гэсэн. За аж ахуйн нэгжүүдийн жишээлбэл нөөт бас маш эврэг сэдв байдаг. Жишээлбэл зарим салбар одоо нөөтийн чөлөөлөлттэй байдаг тийм тухайлбал одоо мах. Гэтэл одоо ресторан ажиллаж байгаа хүн махаа авахаараа тухайн одоо бэлтгэн нийлүүлэгч нөөтөөс чөлөөлөгдсөнтэй холбоотой тэр нөөтийн дарамт нь худалдаа авч байгаа тал дээр нэрдэг гэх мэт чинь. Тэгэхээр одоо энэ нөөт болон энэ галийн татварууд дээр жишээлбэл энэ дээр бас тодорхой хэмжээний уяатан зохицуултууд орж ирж байгаа. Дээрээс нь одоо гол бас зүйл нь бид нарын энэ нөгөө иргэд дээрч тэр ялангуяа аж ахуйн нэгжүүд дээрч тэр энэ одоо compliance score гэж хэлээд байгаа тий хариуцлагыг урамшуулдаг энэ тогтолцоо руу шилжиж гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хариуцлагатай аж ахуйн нэгжиж байна, хариуцлагагүй аж ахуйн нэгжиж байна тийм ээ. Тэгэхээр илүү хариуцлагатай татвараа төлдөг, тайлхнадаг ийм зүйл дээрээ илүү юм скор гаргаад хариуцлагатай дээрээ илүү яхтан байдаг тий одоо хугацаагийн сувж болдог, тохирч болдог. Өөрөөр хэлэх юм бол ингээд асуудал гарсны араас нь захиргаатаа даах биш илүү юм уян хатан байх зөвлөдөг тий урьдчилж анхааруулдаг гэх мэтлийн олон зохицуултууд орж ирж байгаа. За манай ихэнх одоо худалдаа эрхлэгчид ч юм уу бас энэ чинь удирдлагын шин чанартай бизнесүүд бас байна тий. Гэтэл нөөд бол ингээд сар сартаа тайлгнаад явдаг учраас зарим үйлдэлээр ингээд нөөтийн мөр үсээд байдаг асуудал бас байдаг. Тэгээ мөр үсээд одоо хэд хонцгоор жишээлбэл одоогийн хуулиар ингээд заавал даас битүүмжлэх асуудал орж гоод идэг. Тэгэхээр энийг бол бид нэг compliance score дээр үнэлээд илүү уян хатан үйлдэлтэй багтаагаад буюу одоо тий. Хамгийн сүүлд нэг зүйлийг 102 одоо сэдв байна л да. Тэрний үгээр Монголд маш их шүүмжил байдаг шүү дээ. Компаниуд нь том орчиж болдоггүй, эсвэл одоо том компаниуд нь том хэмээр байгаад байх гэдэг ийм шүүмжил болон маргаантай зүйлүүдийг яг энэ жижиг дунд бизнесүүдийн татварын босго шатлалыг нэмэгдүүлснээр жижиг хэвээрээ үлддэггүй компаниудыг илүү томорч өсөх боломжийг бүрдүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр энэ бодлоор яг бодит амьдрал дээр давхан яг хэрхэн хэрэгжинэ гэж харж байгаа юм. Тийм. Тэгэхээр манай жижиг дунд бизнесүүд за бичил бизнесүүдийн тухайд бол татварын орлого, төсвийн орлого бүрдүүлэх зорилго бол ерөөсөө их байдаггүй. Төсвийн орлогот бол нийтдээ одоо нэг 7 орчим хувийн ч юм уу төсөв дотроо татварын орлогын 7 орчим хувийн ч юм уу бүрдүүлдэг. Тэгэхээр тэдгээр аж ахуйн нэгжүүдийн гол зорилго нь тэднэрт одоо илүү хялбар, илүү одоо томрох боломжийг олгож байгаа л гэсэн. За одоогийн хуулиараа болохоор 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой бол одоо 90% татварын одоо буцаалтыг авч болдог ийм босго байдаг. За энийг бол 2.5 тэрбум болгохоор хуулийн төсөлд маань боловсруулагдсан байгаа. За энээр бол мэдээ одоо 86 тэрбум орчим төгрөгийн одоо нөлөөллийг 4000 одоо гаруй аж ахуйн нэгжүүд энэ хооронд тийм 1.5-аас 2.5 гэж босхийг мэдүүлснээр 4000 аж ахуйн нэгж орчиж байгаа гэсэн. Эдгээрт бол бас нэлийн бодит нөлөө болоод ороод ирнэ. За дээрээс нь бол бид нарт нөгөө 6 тэрбум гэдэг нэг тоодог штэ тийм доош орлоготой бол дээш орлоготой бол 10 25 гэдэг ингээ өсрөө явчихдаг. Тэгэхээр энэ дунд 6-аас 10-ийн хооронд болохоор 15 гэдэг дундын ийм шатлалыг оруулж өгч 15%. Тэгэхээр одоо ихний 6 тэрбум болох орлого дээрээ 10%, 6-аас 10 дээрээ 15%, 15-аас нэртээ 25% гэхээр тэр түүний нөлөө бас ингэж орж ирж байгаа гэсэн. За тэгээд ер нь бол одоо за зарим тохиолдолд одоо нэг тайлангаа одоо сар болгон шиг удирдалтаа нэг гаргах ч юм уу те эсвэл жилдээ нэг тайлгнах гэдэг ч юм уу түүнийг илүү тийм хялбар болгох юм боломжууд бас ингээд орж ирж байгаа. За Монгол Улсын хувьд бол бас хүний нөөц аж ахуйн нэгжүүдийн хувьд бол хүний нөөц бас их том асуудалтай байдаг. Нэг талаас одоо ажил хайж байгаа бага хүмүүс, нөгөө талаас одоо сайн ажилтан байна гэж хайж байгаа бага хүмүүс байдаг. Тэгэхээр одоо 21-р зуунд гэдэг юм уу ажилтнууд гэдэг юм уу хүний нөөц өөрөө тасралтгүй сурч хөгжиж явах юм шаардлагатай байна. Юмсууд одоо маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэгээ одоогийн татварын хуулиараа болохоор ажилтнуудтай хөрөнгө оруулж байгаа буюу мэргэшүүлж байгаа, сургаж байгаа эдгээр зарлууд ерөөсөө татварын бодлогоос хасагдсан байсан юм билээ. Тэгэхээр одоо энэ шинэ хуулиар бол одоо цалингийн тэ
сангийнхаа одоо 10 хүртэлх хувиар ийм зардал ингээд хасагдуулах зардал болж бас ингэж орж ирж байгаа. Тэгэхээр компаниуд аж ахуйн хэмжээнд төлөв хүнээс сурах чиглэлээр бас арга хэмжээ авч байгаа зардлууд нь татвар ингээд ногдохгүй хасагдаад явах юм боломжууд бас орж ирж байгаа гэсэн болж байгаа тийм. Хамгийн сүүлд нь танаас бас асуухад ер нь яг энэ хэрвээ иргэд бизнес эрхлэгчид яг энэ хүү татварын багц шинжилгээс нэг зүйлийг яг боддоор мэдрээсэ гэж одоо хүсэх юм бол тэр нь одоо сангийн дэд сайдын хувьд бол юу байх вэ? За татварын хувь хэмжээ бол одоо нэг параметр тийм үү бүх татвар дээр. За нийтдээ ер нь татвар гэдэг зүйл чинь одоо ямар байвал зөв цогцолтой байгаа гэхээр нэгдүгээр шударга байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол нэгэн төлөвд нөгөө төлөвлөгөө ч юм уу те эсвэл ингээд тийм байхгүй татвар өөрөө шударга байх хэрэгтэй. Тэгээ шударга байж иж бид нар нийтээрээ одоо баг төлөх боломжтой болно те гэдэг бол нэг гол мессеж байна. Нөгөө талаас бид нар одоо бас 1300 орчим одоо иргэд те аж ахуйн нэгжтэй ингээд хилцүүл одоо хийсэн байлээ энэ жилийн тухайд. Тэр хилцүүлийн бас одоо гол мессеж нь юу байсан бэ гэхээр татварын хувь хэмжээнээс гадна татвар өөрөө төсвийн орлого болоод явахдаа тэрний зориулт зарцуулалт нь өөрөө зөв шударга байхгүй бол татвар төлөх одоо тэр инсентив бууруулж байна гэж ингэж ойлгож байна. Тэр иргэд олон нийт болон аж ахуйн нэгжүүдийн авч байгаа аваасаа гэж үзэж байгаа гол мессеж нь өөрөө татвар өөрөө тэгш шударга байх. Тэгээд аж ахуйн нэгж бизнесүүдэд бол илүү ээлтэй буюу томрох өөрсдөө хөрөнгө оруулалт цаашдаа хийх ажлын байр бий болгоход ингэж дэмжлэг болох юм зорилготой гэж ойлгох хэрэгтэй. За иргэдийн тухайд бол бид нар өссөн үсийг одоо энэ амжиргааг одоо хамгаалах чиглэл рүү тий ялангуяа одоо тэр бага дунд орлоготой иргэдийн амжиргааг хамгаалах чиглэл рүү ингэж одоо татварын боловсруулагч орж иж байгаа гэж ингэж ойлгож болно. За тэгээд улсыг бол хилцүүлгийн шатнд бас ингэж тусгатаагүй санал байх юм бол тусгах юм бас орон зай байгаа учраас бас иргэд олон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй оролцоосоо гэж хүсэж байна. За их баярлалаа өнөөдрийн хувьд CNBC телевизтэй холбогдож ярилцлага өгсөн. Тэгэхээр бидний хувьд бол татварын багц шинжилгээний зорилго болон хэрэгжилтийн логикийн талаар Монгол улсын сангийн дэд сайд хулантай ярилцлаа.